Морин жилд хүн төрөлхтний дэг журам засаглалын тогтолцоог өөрчилсөн их хувьсгалуудыг харах вэ. Морин жил хүн зооны хувьд маш буянтай амгалан жил болно хэмээн зурхайд буужээ. Оюутан залуус золгох хүсэлгүйдээ биш, завгүйдээ харж завддаггүй гэлээ. 19 настай оюуталчин болон дайлан уралсан урлаач насан нарыг онцоллоо. Сар шинийн баяраар Улаанборханы тохиолдол нэмэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. Арамтргийн үзэгчдээ могоо жилийн отхон $7 мэдээллийн хөтөлбөрөө үзэгч танд үзүүлэхэд бэлэн боллоо. Энэ жил гал морин жил тохиож байна. Дэлхийн түүхийг сөөхвөл морин жилд хүн төрөлхтний дэг журам улс гүрнүүдийн засаглалын тогтолцоог орвонгоор нь өөрчилсөн их хувьсгалууд улс төрийн бослог хөдөлгөөн их өрөндг нь санамсаргүй давхцал биш гэлтэй. Үүнийг ч нотлох мэд 2026 он гарсаар Венесуэл дэх Мадурогийн дэглэмийн уналт, Иран дахь эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл хөдөлгөөн 2026 он гарсаар эд өрнсөн. За манай редакц дэлхийн түүхэн дэх морин жилд болсон онцлог түүхэн хувьсгалуудыг төвөрлөн иргэн сануулж байна. Морин жилд хувьсгал их болдог гэсэн ойлголт нь бодит түүхэн давтамж, соёл сэтгэл зүйн бэлэгдэл, түүнчлэн түүхийг тайлбарлах арга барил хоорондоо огтлолцсноос үүсдэг. Үүнийг шинжлэх ухаанч соёл түүхийн үүднээс тайлбарлая. За томоохон хувьсгалууд ихэвчлэн эдийн засаг, дайн, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн дэгддэг. Эдгээр хямралууд 10-аас 30 жилийн мөчлөгтөй давтагддаг. Харин жил тоол нь 12 жилийн давтамжтай учраас аль нэг жилд олон давтсан мэт харагдах нь зайлшгүй. Энэ давтцал нь морин жилд голчлон тохиолддог нь сонирхолтой. Ингээд морин жилд болсон онцлог хувьсгалуудыг он цагийн дарааллаар нь нэрлэе. 1894 оны морин жил Солонгост Донкок тариачны хувьсгал болж байжээ. Энэ хувьсгал феодал дэглэм гадаад нөлөөний эсрэг чиглэсэн бөгөөд Зүүн Азийн улс төрд ихт нөлөө үзүүлснээрээ түүхэн ач холбогдолтой. За дараагийнх нь 1906 оны морин жилд болсон Ираны үндсэн хуулийн хувьсгалыг нэрлэж байна. За энэ хувьсгал хаан цэцгийн эрх мэдлийг хязгаарлаж парламентын тогтолцоог бий болгож орчин үеийн Иран улсын эхлэлийг тавьснаар онцлог. Харин 1998 оны морин жилд Германы хувьсгал болсон. За үр дүнд нь Кайзер 2 дугаар Вильгельм огцорч хаан цэцэг нуруулсан улмаар Веймарийн бүгд найрамдах улс байгуулагдсан түүхтэй. За дараа нь 1954 оны морин жилийн Гватемалийн хувьсгалын эргэлтийг онцолж байна. Энэ төрлийн эргэлт ардчилсан засгийг түлхэн унагсан улмаар Латин Америкийн хүйтэн дайны хувьсгалт мөчлөгийн эхлэлийг тавьсан байдаг. Харин 1966 оны морин жилд нэгэн түүхэн том хувьсгал бүгд найрамдах Хятад улсад өрнөж ялсан нь Мао Цзэдуны эхлүүлсэн соёлын хувьсгал байсан юм а. Энэ хувьсгал Хятад гэх өнөөгийн их гүрний эхлэлийг тавиа зогсохгүй дэлхийн түүхэнд ямар нөлөө үзүүлснийг хэн хүнгүй сайн мэднэ. Тэгвэл 1978 оны морин жилд Иранд исламын хувьсгал эхэлсэн байдаг. За исламын хувьсгал ялснаар эзэн шаахын дэглэм нуран унаж өнөөгийн бидний мэдэх исламын бүгд найрамдах улс байгуулагдсан түүхтэй. Харин энэ гал морин жил 1978 оны морин жил ялтанд хүрсэн исламын дэглэм нуран унах бодит эрсдэлтэй нүүр тулаад байна. За тэгвэл 1990 оны цагаан морин жил балбад ардчилсан хувьсгал ялж хаант дарангууллыг хязгаарлаж олон намын тогтолцоог бий болгосон түүхтэй. За бид бүхний сайн мэдгээр энэ 1990 оны цагаан морин жил Монголд ч ардчилсан хувьсгал ялсан түүхтэй. 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар Монголд ардчилсан дэглэм тогтсноор 70 жил үргэлжилсэн социалист коммунист дэглэм нуран унаж олон номын тогтолцоод чөлөөт зах зээлийн нийгэм бид нар шилжин орж хүн болон хувийн өмчлөх хэрэгтэй үзэл бодол дуу хоолойгоо илэрхийлэх эрх чөлөө бидэнд ирсэн энэ түүхэн гавьяат жил мөн энэ цагаан морин жил тохиож байсныг иргэн сануулах нь зөв байх. За тэгвэл шинэ мянган гарснаар 2014 оны морин жил Украины нөр төрийн хувьсгал буюу бидний сайн хэлдгээр мэдж хэл заншнаар
Евромайд нь өрнсөн. За энэ хувьсгалаар ерөнхийлөгч Януковичийг одоо түлхэн унгаж Украины геополитикийн чиг баримжаа эрс өөрчлөгдсөн байдаг. Тэгвэл 2026 он буюу энэ гал морин жилд дэлхийн дэг журам улс төрийн тогтолцоог өөрчлөх олон хувьсгал өрнөж тогтсон дэглэмүүд нуран унж одоо мэдэх одоо төлөв байдал одоо эхнээс ажиглагдж ирлээ. Түүхийн сургамжаас эргэн харвал морин жилд өрнөсөн хувьсгал дарангуйл ужирт тогтсон бурангуй ёсыг халж эрг өөрчлөлт инх тайвныг авч ирдэг гэж үздэг. Тэгвэл энэ он дэлхийд тогтсон одоо энэ хэв шинжид хэрхэн өөрчлөлт оруулах, эрг уур амьсгал сайн сайхан өөрчлөлт авчрахыг харах үлдлээ. Сүрээр дарагч хэмээх гал морин жил гарах гэж байна. Айлчлан ирж байгаа морин жил зуд турхангүй, өсгөлөнгүй байна гэж зурхаад буужээ. Мөн хүн зон нийтээр тайван амгалан байх сайхан жил гарч байгааг зурхааж хэллээ. Монголчууд шорон өхрийн шинжээр тухайн жилийн өнгө болон байгаль цагуурын шинжийг урьдчилж тодорхойлдог уламжлалтай. За энэ жилийн тухайд шорон өхрийн шинжээс харвал залуус дээлтэй, нялхас дунд зэрэг хөгшдөд биеэ ихрэлвэштэй гэж зурхаад уужээ. Харин байгаль цагуурын тухайд жилийн ихээр халуун гандуу байх бол жилийн дундуур мөн бороо хур татруу өвснөгөө гандах байдал үргэлжлэнэ гэлээ. Харин жилийн сүүлээр мөндөр бороо элбэг байна. За өөрөөр хэлбэл сар бүрийн сүүлээр хур бороо мөндөр нилээд орох төлөвтэй байгааг зурхаж хэллээ. Хүн зоны хувьд авч үзэх юм бол хүн одоо улаан дээлтэй хөх өстэй гутлаа одоо барьсан тийм хөл нүцгэн эрэхтэй залуу хүн дүрслэгж байгаа. Энэ шинжээрээ бол хүн зоны хувьд их амгалантай сайхан жил гэж хэлэхэр байгаа. Мөн одоо хөөснөгөө бас жилийн одоо санхүү хөрөн янз бүрийн юмыг бас хүн зоноор шинжээд байдагтай. Улаан дээлтэй учраас ер нь хураасан энэ жилийн хувьд одоо санхүү мөнгөний хувьд бол бас нэлээд сайхан тогтсон уянтай сайхан жил болно гэсэн тийм шинж гарч байгаа. За мөн энэ жил хулган жилтний их харшжил, за дахиад туулай жилтний бага харшжил гарч байгааг хэллээ. Тиймээс өсгтэн олон морь жил гарсны дараа өөрт тохирох засал номыг хэлэхий зөвлөлөө. Хөдөө орон нутгаас хот суурин газарт ганцаараа ирж эрдэм ном сурч ажиллаж хөдөлмөрлөн бие даан амьдраад зогсохгүй хөлөө олно гэдэг томоохон сорилт. Орон нутгаас ирж суралцж байгаа оюутнууд амжиргааны зардлаа хангахын тулд цагийн ажил хийх нь олонтой. Харин эцэг ихтэй нэмэр болох гэж шийдсэн тэрхүү сонголт нь баяр ёслолын өдрүүд зуны амралтаарч харж чадахгүй байх хүндхэн сорилтыг дагуулдаг. Залуус эцэг ихтэй очих хүсэлгүйдээ биш, харин завгүй амьдралын хэмнэлээс болоод харж завддаггүй гэдгээ ингэж учирлаж байна. Хизээч үл зогсох хурдан хэмнэл, зах зээлийн ширүүн өрсөлдөөнд тэгээ зогсохгүй өртөг дэндүү өндөр аж төрхийн тулд ажиллахаас өөр замгүй энэ хотод бие даан боловсрон хөгжөж хөлөө олж мэрэгжилдээ эзэн болж нийгмийн шинжтэй олон сайн сурвалжлагууд хүрэг мэдээгээр уншигчдын хэдийн танил болсон залуу авьяаслаг сэтгүүлч бол умаахан юм а. Тэрээр очоо золгож завддаггүй байсан үеэ ингэж дурсаж байна. Би яг тэр ганцаардлыг яг амар сайн мэднэ. Ер нь шинэ жилээр ч гэсэн цагаан сараар ч гэсэн яг нэг ганцаараа байх тохиолдлууд айгүй их байсан. Тэр дулаан мэдрэгдээд байгаа хэрнээ нөгөө нэг ойрын аав ээж дээрээ ч юм уу хамаатан садан дээрээ байхгүй байна гэдэг. Тэр яг нэг юм уйлмар мэдрэмж уйлжсэн ч надад тохиолдлууд айгүй их байдаг. Яг би сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа болохоор үргэлж баяр наадмын одоо зур жишээ авахад баяр наадмын өдрүүд л гэхэд морин дээр ажиллаж байдаг тийм. Цагаан сарын өдрүүд л гэхэд цагаан сарын нэвтрүүлгүүд за ингээл жижүүрлэж гарахаас ахвал маш олон ажилттай байдаг. Хүний амьдралыг ингээд өөрөө амьдарч үзээг болохоор яг хөө тэгэж ингэж харж магадгүй. Гэхдээ надад тулгамддаг асуудлууд бол энд би одоо хот орн хөдөө орн нутгаас хот орнуудад ингээд орж ирээд ажиллаад амьдраа байж байна тийм. Тэр нөхцөл байдал хэрвээ би ингээд явчих юм бол энд ажлын байр ч юм уу за энд ингээд нөгөө болохгүй зүйл айгүй их байдаг. Тэгээд тэр бүхнийг ингээд төвчээл ер нь ажиллаад гарахаас өөр сонголт байхгүй. Тэгээд тэгсэн чинь би нэг 2 үлээ 3 жил гарan бас өмнө говь мөвт ингээд амьдрал яг ингээд нилээ яваал тэгээд дахиад Солонгос руу яваал бас нэг 2-3 жил нэг аав ээжд очиж золгоогүй байсан юм билэ. Яг аав маань ингээд нэг ярихтаа ингэж хэлсэн байхгүй юу.
Умаахан ч надад тэр ирж золхолгүй ингээд 3 жил болсон байна даа гэд. Тэрийг л мэдрээгүй тэгэж 3 жил явцсандаа одоо бол эргээд ингээд нэг юм харамсдаг. Тэгээ энэ жил бол би за ингээд ажил төрөлтөө ч юм уу ийм байсан ч гэсэн яаж хийж байгаа л очиж золгоно гэдэг юм үүтэй болсон тий. Хоцроод ч хамаагүй тий аав ээжтэй тэр нэг үнээл өгчүүл тэр амар гой зүйл байгаа байхгүй. Энэ жил очиж золгоно. Энэ жил би одоо очиж золгоно. Бидний дараагийн онцлог дүр бол Хөвсгөл аймгийн Хатгал сумын харьяат Маралмаа гэх сэргэлэн ажилсаг охин юм а. Сайн байна уу? Намайг Маралмаа гэдэг. Монгол Улсын их сургууль Хүрээлэн боо орчны инженерчлэг хөтөлбөрөөр сурдаг. Одоо 3 дугаар курсын оюутан. Хичээлийнхаа хажуугаар үйлчлэгээний салбарт цагийн ажил хийгээд 2 жил болж байна. За, хичээлийнхаа хажуугаар цагийн ажлын давуу тал нь өөрийн одоо хэрэгцээний мөнгө олох ч гэм үү давуу талтай байдаг бол сул тал нь гэх юм бол баяр ёслолын өдрүүдэд төдийлөн гэртээ харихгүй байх одоо Улаанбаатарын оюутнуудын хувьд өгөрч гисэн одоо орон нутгийн оюутнуудын хувьд бол гэртээ харихгүй байх ч гэм үү асуудлууд бол үүсдэг. Гэсэн ч гэсэн бид бол байнгын ажиллаад тэнцэнэ байдаг. Өмнө жилийн шинэ жилийн хувьд гэх юм бол гэртээ арайгүй тэнцэнэ үлдсэн. Яг орой олонгуудлаа зэрэг хүүхдүүд ингээд ерөнхийдөө ажлын тараад Улаанбаатарт амьдардаг хүүхдүүд бол харьчиж байгаа. Миний хувьд болохоор зэрэг ингээд хамаатны даа шинэ жилээ тэмдэглэж байгаа ч гэсэн яг гэртээ очисонтой бол дүүцгөөц адилхан бол мэдрэмж аваагүй. Тэр нь бол жоохон сонирн байдаг. Тэгээд энэ жилийн цагаан сараар бол гэртээ баярлна. Энэ нь зөв юм байна гэж дод ажиллахгүй юу гэж их бодож байгаа. Тэгээд за ер нь гэртээ харсан зөв юм байна гэдэг шийдвэр гараад гэртээ очиж золгож байгаа. Ард түмний сэтгэл тоногсон сайхан дунд хүний нутагт эрдэм сурахаар хүрээд ирэхдээ хөгшин бурл ээжигээ орхиод гарсан ч хөхөн дууны ихэнх сартаа очиод золгоно гэж дуулдаг. Хөдөө хөгжилгүй хот сайхан учраас залуус харихгүй байгаа юм бишээ. Хөгжиж дэвжих том зорилго бий учраас тэд завгүй яваа. Тэд нэг л өдөр очиж золгох нь дамжихгүй юм а. 2025 оны мөн үеэс өнөөдрийн хүртэл Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14,000-ыг давсан. Харин нас баралтын тохиолдол 13 хүрээд байгаа юм а. Одоогийн байдлаар Улаанбурханы тохиолдол намтсан мэт боловч сар шинийн баярын үеэр нэмэгдэх эрсдэлтэй байгааг эмч нар сануулж байна. Улаанбурханы батлагдсан тохиолдлын 70% дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд эзлэж байна. Түүнчлэн цагаан сарын баярын өдрүүдэд айл өрхөөр зочлох, олон хүн нэг доор цуглах нь халдвар дамжих нөхцөлийг бүрдүүлдэг тул нэмэлт вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна. Улаанбурхан нь агаар туслын замаар маш хурдан халдварладаг. Ялангуяа вакцинд хамрагдаагүй хүмүүс хүн дээр тусах эрсдэлтэй. Улаанбурханы халдвартай нэг хүн 12-аас 18 хүнд халдаах эрсдэлтэй эмчнэр сануулж байна. Иймд дархлаажуулалтад хамрагдаагүй 10-аас 15 насны хүүхдүүдийг хамрагдахыг халдвар өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөж байна. Улсын хэмжээнд 10-15 насны хүүхдүүдийн дунд нэмэлт дархлаажуулалтын ажил бол зохион байгуулагдаж явж байна. Бид бол одоо 2 сарын 16-ныг хүртэл буюу цагаан сарын хүртэл бол энэ нэмэлт дархлаажуулалтын ажлыг зохион байгуулна. За тэгээд тэрэн дээр үндэслээд тааштай авах арга хэмжээнүүдээ хийгээд явнаа. За хоёрдугаарт нь бол ер нь бол нэмэлт дархлаажуулалт бол 36 улсын хэмжээнд 34% хамралтай хүүхдүүд маань сайн хамрагдаад явж байгаа. Нэг 150 мянган орчим хүүхдийг 10-15 настай хүүхдийг бол бид дархлаажуулчаад байна. Мөн баярын өдрүүдэд хоол хүнсний хэрэглээ эрс нэмэгдэхтэй холбоотойгоор хоолны хордлого, гэзний халдварт өвчний тохиолдол өсөх хандлагатай байдаг. Тиймээс хоол болон сүү цагаан эдэний хордлогоос сэргийлэхийг эмчнэр зөвлөж байна. Түүнчлэн олон нийтийг хоол хүнсийг зөв хадгалах, бүрэн гүйцэд болгож хэрэглэх, гар болон савсуулга, аяг тавгийг сайтар ариутгахыг анхаарууллаа. Сар шинээр бол шар эдэ буюу нөгөө хайлмаг, шар тос, өөрөм, зөөхий гэсэн цагаан эдэний төрлүүд бас их байдаг. Хоёрдугаарт махан хоол, гуравдугаарт нь болохоор ногоо. Тийм учраас ногоо, маха тааруулж хэрэглэх, мөн тослог бүтээгдэхүүнийг бас тааруулж идэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүн бүхний нөгөө биеийн онцлог нь өөр байдаг учраас хямрах тохиолдол айгүйх гардаг. Үүнээс гадна баярын үеэр бага насны хүүхдүүдийг үнсэх, тэврэх нь халдварт өвчин дамжих эрсдэлтэй. Насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр илрэх томуу тус өвчин, Улаанбурхан, салхин цэцэг амны хүндий вирус зэрэг халдварууд нь яра болон бага насны хүүхдүүдэд хүндэрч болзошгүй эрсдэлтэй юм а. Иймээс хүүхдийг ам хазар дээр нь үнсгээс зайлсхийж гараа ариутгах, томуу болон Улаанбурхан зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бага насны хүүхэдтэй айлаар зочлохгүй байхыг зөвлөж байна.
Үзэгч та Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Хөрөглөх ёс дайлангийн урлал бол монголчууд бидний уламжлалт өв соёлын нэгэн хэсэг. Бид энэ удаад хойч үедээ өвлүүлэх Монгол ах үе гар урлалын уламжлалыг 15 жилийн турш тасралтгүй үргэлжлүүлж яваа лавг дулмгайг онцолж байна. Лавг дулмгай одоогоос 25 жилийн өмнө хэрх үе мөчний өвчнөөр онцлогдож 6 жил тэрэгцэртэй гэртээ суусан байна. Тэр цагаас хойш өөрийгөө дайжлан гэртээ гар урлал дайлан хийж өдгөө 15 дахь жилдээ Монгол уламжлалт хэрэглээ бэлэгдлийг орчин цагийн хийдтэй ослуулан бүтээлүүдээ уралсаар байна. Одоо тэрээр 30 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дайлан урлагийг зааж өгч хамтран ажиллаж байна. Тэрээр жилд 2000 орчим дайлан урлаж 3000 орчим шагаа цэвэрлэн бэлтгэж борлуулдаг байна. Шагаа наадгай алан мэлхий зэрэг уламжлалт шагаан тоглоом мартагдаж буй учраас үүнийг сэргээхийн тулд жилбүр тусгайлан бэлдэж борлуулдаг хэмээн тэрээр хуучилж байлаа. Шагаан тоглоомыг бусад улс орнууд их сонирхож авдаг болохыг тэрээр онцолж байна. Үүнээс гадна тэрээр жилд 10 гаруй төрлийн хөөрөг уралдаг байна. Энэ жилийн хувьд 12 жилийн амьтны хэлбэртэй хөөргийг бага насныханд зориулан уралжээ. Хөшөө хийдэг материалаар хийж үзсэн. Тэгээ боломжийн болохоор одоо ингээд 12 жилээр ингээд хүүхдүүдэд сонирхолж гадаад дотоод амьдарч байгаа хүүхдүүдэд болон ер нь Монголын уламжлалт ёсоо соён дээгэрүүлэх гэж ингэж хийж байгаа. Шагаа наадгайг хүүхдүүд аявуух одоо мартсан байна. Одоо энэ шагаа наадгайгаар аявуух хоцрогдсон байна. Тэгээд энэ жилээс одоо би алаг мэлхийг одоо ингээ юугаараа ингээд алаг мэлхийгээр ингээд өөрөх зориулттай шагаагаар тоглох зориулттай ингээд төлөө уламжлалын өв соёлыг түгээх зорилгоор ингээд үзэсгэлэнт оролцож байгаамаа. Бусад улс орноос дайлан хөөрөг шагаан тоглоомуудыг сонирхдогч экспортлоход татвар болон бүрдүүлэх баримт бичгийн хувьд явдал чирэгдэл ихтэй хүндхэн байдгийг лавг дулмгай онцолж байлаа. Үүнээс гадна үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд бизнесийн зээл сонирхдогч удирдлын чанартай борлуулагддаг бараа учир зээл гарахгүй гэх шалтгааныг хэлдэг байна. Түүнчлэн ахмад настай болохоор банкуд зээл олгохоос ч татгалздаг гэдгийг хэлж байлаа. Уг нь бол бизнесийн зээл болон худалдаа үйлчилгээний талбайд дэмжлэг олддог бол урлалаа нэмэгдүүлэх олон боломж бий гэдгийг тэрээр хэлж байлаа. Улирлын чанартай зарагддаг, нэгдүгээр борлуулалт хийгддэг, хоёрдугаарт тэгээд байнга борлуулалт хийдгүү учраас одоо ингээд байнгын одоо лангуу түрээслэц ч юм уу ингээд дэлгүүр цосгоод яах гэхээр улирлын чанартай учраас түрээс нь аюу өндөр байдаг болохоор тэрэндээ бэрхшээлтэй одоо нэгдсэн журмаар биднээс ингээд одоо лангууны хөнгөлөлт үзүүлээд нэгдсэн журмаар нэг лангуу бөөгнүүлээд ингээд борлуулалт хийх тийм төв нийцүүлэх зүгээр байгаа. Түүний уралсан бүтээл бүр дээр уламжлалт хээ угалз бэлэгдэл шингэсэн онцлогтой төмөн нас дүлзий эвэр угалз зэрэг Монголын уламжлалт хээг дайлан дээр урлаж мөнгөн тоноглолтой хослуулан хийцэлдэг гэлээ. Энэ нь Монголын нүүдэлчин соёл ахуйн хэрэглээг орчин цагт хадгалж буй нэг хэлбэр хэмээн учирлаж байлаа. Бид 7-10 хөтөлбөрөөрөө гэр бүлийнхээ 4 дахь үеийн уйдалчин 19 настай инх од охиныг онцолж байна. Түүний хувьд 14 настайгаас дээлөж сурчээ. Ээж эмээгээсээ дээл ойхыг сурсан тэрээр энэ жилээс оюутлын урлагаа нээж олсон мөнгөөрөө өөрийн гэсэн оюутлын солоонтой болохоор зорж байгаагаа хэллээ. 19 настай уйдалчин охин их одод энэ сард гихтэл 100 гаруй дээлийн захиалга иржээ. Түүний хувьд өдөрт 5-аас 6 дээл уралдаг байна. За дээлээ эсгэх оёх товчлог зангидах гээд торох давнаас бүтэн дээл болтол бүгдийг өөрөө гардаж хийдэг. Мөн захин маягаа хөгжүүлэхийн тулд зураг бичлэг хийх, хүмүүсийн чат мессежид хариулах, захиалгуудаа боож баглах, хүргэх гээд баггүй ажилтай. 2 дугаар сард маш их захиалга ирсэн учраас товч шилбээ өөрөө хадаж амжихгүй төрч шилвчэнтэй болж нэг хүнийг ажлын байраар хангаж байгаа гэлээ. Түүний гэр бүл сонирхлыг нь дэмжин гэрийнхээ нэг өрөөг урлан болгон тогтоолж өгчээ. За ингэж цаг наргүй ажиллаж байгаа түүний хамгийн ойрын зорилго бол өөрийн гэсэн оюутлын салон дэлгүүртэй болох. За зорилгынхоо төлөө орлого бүрээ их баг гэлтгүй идэвхтэй хуримтлуулж байгаагаа хуваалцлаа. Дээлүүдийн захиалгыг бол ерөнхийдөө дандаа онлайнаар авч байгаа. Тэгээ пэйжүүдээс захиалга аваад тэгээд өдөрт нэг 5-аас 6 дээл шилбэгүү гаргадаг. Юм аахыг болохоор эмээгээсээ сурж исэн. Тэгээд эмээ маань юм аах боломжгүй болоо. Тэгтээ яг багаар хуваараа ажилдаг. Тэгээд тэрний дараа ээж маань юм ойж исэн. Тэгээ ер нь аль ингээ харсаар агаад
нь л ойж хэлсэндээ би ч өөрөө гэрийнхаа 4 дахь үе ойдолч юм байхгүй. Энэ бол дуртай болохоор хүндэн дуртай махэр айгуу гоё дээ шүү дээ. Сэтгэлээсээ би ч өглөө эрт босоод орой болтол юм өглөө 8-аас орой 12 хүртэл ойдог байхгүй юу. Тэгээ нөгөө оройн гэртээ ажилладаг болохоор 12-оос хойш юм ойхоор нөгөө доод илүү дуурлаад тэгээ цаг ууртай л ажилладаг. Энэ бизнесээ илүү том болгоод дэлхийн нийтэд танилцахыг хүсдэг. Би одоо нөгөө нэг салон хийх гээд тэгээ салондоо мөнгө хөрөнгөлүүлсэн. Түрээсийн төлбөр өөр бусад урсгал зардал шингээгүй учраас түүний дээлнүүд боломжийн үнэтэй гэлээ. За тухайлбал энгийн Монгол дээл 200 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол гоёлын дээлнүүд 450 мянган төгрөг хүртэлх сонголттой байна. Эх хотын хувьд дээл ойж байгаагаа бизнес гэж бодхоос илүү өөрийн хийх туртай зүйл гэж боддог тухайга онцолж байлаа. Захиалга ихтэй үйлчлүүлэгчид ам сайтай байх нь түүний хамгийн том уран болдог гэдгээ илэрхийлж байсан юм а. Ховд аймгийн Мянгат сумын нутаг урд улаан үнэт уулнаас олдсон имэйл нь дэлхийн хамгийн эрт үед холбогдох зүймэл модон имэйлийн олдвор боллоо. За энэ имэйл нь он цагийн хувьд Сянби улсын төгсгөл Жужааны ихэнх үед хамаарах олдвор юм. Археологч Баяр сайхан тэргүүтэй судлаачдын энэхүү имэйлийн тухай бичсэн судалгааны өгүүлэл нь Америк нэгдсэн улсын Antiquity сэтгүүлд хэвлэгдэн гарснаар дэлхийн нийтийн анхаарлын төвд оржээ. 2015 оны хавар тонуулчид Ховд аймгийн Мянгат сумын нутаг урд улаан үнэт уулан дахь хадны оршуулгыг эвдэн сүйтгэж улмаар малтан гаргасан зарим идэвхтэй зүйлс нь Ховд аймгийн цагдаагийн газарт хураагдсан тухай мэдээлэл тухайн үеийн Монголын үндэсний музейн судлаачдад ирсэн байна. Ингэж археологч Баяр сайхан төвшин жаргал нарын судлаачид тухайн агуйд очиход хоньны арьсан дээлтэй доргоны арьсаар хийсэн дахтай арьсан гутал өмдтэй эртний оршуулга сараалжин авсан дотор байжээ. Түүний хажуугаас төрөл бүрийн идэвхтэй зүйлс тухайлбал адууны арьстайгаа хатчихсан зүйлд шиир тэргүүтэн мөн олджээ. Энэ дурсгалаас олдсон имэйл нь дэлхийн хамгийн эрт үед холбогдох зүймэл модон имэйл болоод байна. 2015 оны хавраар юм а. Ховд аймгийн цагдаагийн газар одоо нэг хэсэг эртний олдврууд цагдаагийн одоо газар хураагдсан гэдгийг мэдээлэлэрсэн. Тэгээд энэ нь одоо хэдийн үе ямар одоо дурсгал болох талаар одоо үн цэнийг тодорхойлуулахаар энэ үндэсний музейд тухайд ажиллаж байхад надад бол ийм мэдээлэл ирсэн. Эдгээрийн дотор бол нэг одоо эртний имэйл байсан юм байна. Бүтэн 2 хавтастай, 2 бүврэгтэй юм зүймэл модон имэйл. Энэ имэйл өдгөө Чингис хаан үндэсний музейд хадгалагдаж байгаа юм. Монгол нутаг дахь хамгийн эртний гаршуулсан адууны баримт гэвэл Буган хөшөө хэрэгсүүрийн соёлоос өмнө буюу нийтийн тооллын өмнөх 1300-аас 1400 оны орчимд адууг гаршуулсан болох нь өдгөө археологийн баримтаар нотлогдоод байна. Адууг тахин удамт гээд дуулдаг. Тэгтэл одоо адуу тах хоёр бол хоорондоо холбоо байхгүй. Дахиас адуу Монгол одоо өнөөдрийн адуу үүсэх боломжгүй хоромсоомын зөрүүтэй. Тэгээ одоо энэ адуу чинь хаана хизээ бид нар гаршуулсан. Зарим хүмүүс ч мал аж ахуйг бол баг неолитийн үеэс л одоо гаршуулсан юм ярьдаг. Тэгтэл археологийн баримтанд неолитийн үед мал гаршуулсан он цагийн асуудал огт баримт байдгүй. Монголд бол адуу гаршуулсан адууны соёлтой холбоотой хамгийн эртний дурсгал хэрэгсүүр бугуушны соёл. Тэгээд унлаг эдлэгээтэй холбоотой энэ соёлд нь бол ялангуяа тоног хэрэгслийн соёлд урд улаан үнэт уулын имэйл бол одоо хүннүүгийн одоо дурсгалаас гарсан ганц нэг модны имэйлийн жижиг одоо хугархай хэмхэрхий хэсгүүд байдаг. Тэр хэсгүүдийг тооцох юм бол хамгийн бүтнээр олдсон хамгийн эртний зүймэл модын имэйл гэж одоо судалгаанд тооцогдож байгаа. Урд улаан үнэт уулын оршуулга илэрхээс өмнө эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох хамгийн анхны имэйл нь Алтай уулархаг нутагт малтсан Пазерикийн соёлын дурсгалаас олдсон байдаг. Гэлээч Пазерик имэйл нь тохон мэт өргөн дөрвөлжин зөөлөвч байсан ажээ. Далаараа мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна.
Энэ жилийн сар шинийн баяраар монголчууд 4 хоног амарна. За ингэснээр монголчууд 2026 онд 16 хоног бүх нийтээрээ амрах юм а. Энэ амралтын хугацаа нь дэлхийн дунджаас 4 өдрөөр их. Энэ нь харьцангуй бага санагдаж байгаа хэдий ч дэлхийн улсуудтай харьцуулахад манай улсын бүх нийтээр амрах өдрийн тоон ихтэй ордог байна. За гэхдээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хамгийн бага бүх нийтийн амралтын өдөртэй гэдэг нь өрөөсгөл ойлголт юм а. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цэндмаа хүргэнэ. Дэлхийн улс орон бүр өөрсдийн гэсэн түүхэн баярт үйл явдлуудыг дурсахын тулд үндсэн байлдаа бүх нийтээр баярлаж тэмдэглэнэ гэж тусгаж өгсөн байдаг. За манай улсын хувьд ч муу ялгаагүй түүхэн дурсгалт өдрүүдийг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх болно гэж үндсэн байлдаа тусгасан. За жил бүрэл бүх нийтээр амарч өнгөрүүлэх баярын өдрүүд тохиох бүрт манай улсын иргэд дунд за баяр болон амралтын өдрүүд их байна гэх шүүмжлэл яриа өрнөдгөө. За тэгвэл Монгол улсын бүх нийтээр амарч тэмдэглэх баярын өдрүүд үнэхээр их байдгүй гэсэн асуултад хариулах мэдээллийг бэлтгэлээ. За эхлээд бид бусад улсуудын бүх нийтээр амарч өнгөрүүлдэг баярын өдрүүдийн өгөгдөл дээр анализ хийж Монгол улсын баярын өдрүүдтэй харьцуулсан юм а. За энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн харцгаая. Монгол улсын үндсэн хуульд нийт 24 баярыг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр хэмээн заажээ. Үүнээс бид жил бүр 9 баярыг бүх нийтээр амарч тэмдэглэн өнгөрүүлдэг. За энэ 9 баяр дээр наадам, мөн цагаан сарын амралтын өдрүүдийг нэмж тооцвол за бид жилдээ нийт 15-аас 16 хоногийг бүх нийтээр амарч өнгөрүүлдэг байгаа юм а. За тэгвэл энэ нь их үү бага уу? Энэ хэсэгт дэлхийн улс орнуудын нийтээр амарч баярлах өдрүүдийг харуулж байна. За мэдээж нарийн тоо гаргах нь хүндрэлтэй байсан гэдгийг энд дурдъя. Учир нь зарим улсууд бүс нутаг болон мужаараа бүх нийтээр амарч өнгөрүүлэх өдөр нь харилцаа адилгүй. Тиймээс бид тухайн улсад хараалагдж байгаа бүс нутгууд болон мужуудын дундаж тоогоор тухайн улсуудын амралтын тоог харуулсан байгаа гэдгийг энд хэлэх зүйтэй хаа. За дэлхийн нийт улсуудаас хамгийн их амралтын өдөртэй улс нь Иран. За тус улс жилд 27 хоног буюу бараг 1 сарыг нийтээр баярлан амарч өнгөрөөж байгаа нь за дэлхийн нийт амралтын өдрийн тоогоороо тэргүүлж байгаа юм а. Үүний араас Бангладеш 24 өдөр, Азербайджан 21 хоног, за Камбож 21 гээд бүх нийтээр амарч өнгөрүүлдэг байгаа юм а. За эсвэргээр огт амардаггүй улс орнууд хүртэл байдаг юм байна. За энэ нь Лив улс юм байна. За дэлхийн улс орнуудын дийлэнх нь 10-аас 14 хоногийг бүх нийтээр баярлан өнгөрүүлж байгаа нь энэ газрын зургаас харагдаж байгаа юм а. Харин дэлхийн дундаж амралтын хоног нь 12 байгаа бол за манай улсын хувьд дундаж амралтын өдрөөс 4 хоног илүү амардаг байна. Энэ нь харьцангуй бага санагдаж байгаа ч за бусад улсуудтай харьцуулахад манай улсын баярын амралтын хоног ихтэй орж байгаа юм а. За тэгвэл эдгээр бүх нийтээр амрах баярын өдрүүд улс орны хөгжилтэй хамааралтай юу? За энэ газрын зурагт дэлхийн улсуудыг өндөр хөгжилтэй хөгжиж байгаа буурай хөгжилтэй хэмээн өнгөөр ялган харуулж байна. За эндээс харах юм бол Европ, Хойд Америк, Австрали, Тибетийн улсууд нь өндөр хөгжилтэй байгаа бол эсвэргээр Африк твийн улс орнуудын буурай хөгжилтэй байгаа нь эндээс харагдаж байна. За тэгвэл улсуудын бүх нийтийн амралтын өдрүүдийг харахад дийлэнх нь дэлхийн дундаж амралтын хоног буюу 12 хоногоос бага байгаа юм. Ингээд өндөр хөгжилтэй орнууд л бага амралтын хоногтой байдаг гэдэг нь өрөөсгөл ойлголт болохыг эндээс харж болохоор байна. За учир нь хөгжил буурай Африк твийн орнуудын бүх нийтээр амрах өдрийн тоон за өндөр хөгжилтэй орнуудтай адил байгааг эндээс харж олно. За үүнээс түгээнхэд манай улсын бүх нийтээр баярлан амрах өдрийн тоо дэлхийн нийт улс орнуудтай харьцуулахад харьцангуй их байгаа боловч за өндөр хөгжилтэй орнууд л за дан ганц бүх нийтээр баярлан амрах өдрийн тоон бага байдаггүй гэдгийг эндээс харж болох юм а. За Монгол улсын баярын амралт бусад улсуудтай харьцуулахад их хэмжээнд байгаа гэдэг мэдээллийг өнөөдрийн дата дурангаар онцлон хүргэлээ. Өдөр шөнө баяр ёслолыгч ажралгүй 24 цагийн турш бэлэн байдалд үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн нэг бол онцгой байдлын алба хаагчид. За галт төмөр, уяр ус, зам тээврийн осол гээд аюулт нөхцөл үүсэх бүрт тэд хамгийн түрүүнд очиж хүний амь нас эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө ажилладаг. Дуудлага ирсэн мөчөөс эхлэн секунд бүрэн хариуцлага болон хувирдаг онцгой байдлын алба хаагчдын нэг ган баярыг 7.10 хөтөлбөрөөр онцолж байна. За түүний хувьд энэ жилийн цагаан сарын баяраарч бэлэн байдалд ажиллах юм а.
Ганбаяр гал төмөр унтраах аврах 14-р ангид 11-р хичээлдээ ажиллаж байна. За түүний аав ах нь ч бас гал сөнөөгч байсан буюу удам залгасан гал сөнөөгч. Ганбаяр багасаа л энэ мэргэжлийг эзэмшихээр сэтгэл шулуудаж гэр бүлийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж байна. За энэ мэргэжлээ сонгоход нь хамгийн хөлөөсөн хүн бол түүний аав гэж ярьж байлаа. Хэдийгээр цаг наргүй ачаалал ихтэй өндөр хариуцлагатай ажиллаж гэлээ эрдэнэт хүний эм аварч байгаа учраас ажилдаа дуртай гин. За гэхдээ багийн ажиллагаа тэдний ажилд хамгийн чухал. За ослын дуудлагад очиход иргэдээс баярлалаа. Та нар ямар хурдан ирдэг юм бэ гэх үг сонсох нь түүний хувьд хамгийн том уран болдог гэж хуваалцлаа. Анх болохоор ер нь багасаа нэг аав эднэртэйгээ ер нь түүмэр эднэрт нь явж байгаа баг багтай нэг тийм ажлуудын их явдаг, хардаг байсан. Тэгээд ажил дээр нэх очдог. За тэгэл ер нь баг миний хувьд бол өөр мэргэжил баг байхгүй, өөр мэргэжил хийх үндэс байхгүй л гэж баг бодож тэгээ өөр ирэхгүй л тэгээ сонгоцсон. Аав ахыг ингээд дагаад тэгээ ууц ингээ харахад ч манай албач гоё алба. Одоо ингээд олон их хүмүүс нэгэн зэрэгт ингээд дуудлаганд яг амнихтэй. Одоо хэрвээ ингээд дуудлаганд явхад ч бид нэр яг хувь хүн гэж байхгүй, баг хамт олонны ажиллагаа их шаарддаг болохоор энэ тэгээд хамт олон одоо байгаа ажиллаж байгаа хамт олон маань өтрих найрсаг хүлээж авдаг нэгэндээ янз бүрийн юмар дутагдсан гажигдсан бүх юмд ингээд тусалж авдаг болохоор ер нь дэмтэй байдаг тийм. Тэгээд хамгийн анх одоо энэ ажлыг сонгосон гол шалтгаан гэх юм бол манай аав бас юм уу. Тэгээ аавынхаа үйл хэргийг бүтээж авна гэж үүднээс энэ ажлыг сонгож орсон байгаа. Ямар нэгэн дуудлаганд одоо усны ч нөө галын ч нөө тэгээд аврах ажиллагааны дуудлах ч байна уу. Тэрэн дээр хамгийн гоё юм нь болохоор бус иргэдээс ямар хурдан ирвэ. Тэгээд ямар хурдан ирвэ. Та нар ямар мундаг байна гэдэг тийм ер нь урмын үгээр их явдаг та. Саршингийн баяраар хүртэл өөрсдийнхөө баярлах мөчийг хоош тавьж бүх нийтийн амгалан тайван байдлын төлөөч энэ жил ажиллана. Хэдийгээр нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалт баярч гэлээ үүрэг хүлээсэн л бол буцах аргагүй гэлээ. За ялангуяа баяр ёслолын өдрүүдэд хүмүүсийн анхаарал болгоомж тулгарч ослын дуудлага тодорхой хэмжээнд нэмэгддэг байна. Цаар шинийн баяр тохиолдолдоо та бүхэн маань айл өндөр явахдаа галын аюулгүй байдлаа сайн хангаж цахилгаан үүсгүүр бүхтэй цай унтрал галтгоогон дээр хоол ундаа тавиад үлдээсэн мөдөө залгсан байна уу гэдэг бүх юмудаа сайн шалгаж үзээд тэгээд сайхан цааш шиндээ сайхан сэнгэлгээгээрэй та. Дуудлага ирэх хэсэг нь тодорхойгүй ч цаг мөч бүр бэлэн байх шаардлага тэдний ажлын онцлог. Ямар ч баярын өдөр байлаа гэсэн энгийн өдрөөс ялгарах зүйл тэдэнд бараг үгүй. Хариуцлага сахилах бат багийн ажиллагаа л хамгийн чухал байна. За иргэдийн амар тайван аюулгүй байдлын төлөө үйл хэргийг үргэлжлүүлэхээр ажиллаж яваа удам залгасан гал сөнөөгч Ганбаярыг онцоллоо. Органа брендийн үүсгэн байгуулагч Чансал Дулам олон улсын эмэгтэй бизнес эрхлэгчдийн сорилт сангийн IWEC Award 2026-гийн эзнэр тодорлоо. Бахрейн улсын Манама хотноо энэ сарын 8-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын эмэгтэй бизнес эрхлэгчдийн сорилт сангийн 18 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр энэхүү шагналыг гард авчээ. Энэ жилийн чуулган бизнес эрхлэх манлайлал болон цар хүрээг тэлэх дэлхийн зах зээлийн боломжууд сэдвийн хүрээнд өрнөжээ. Олон улсын эмэгтэй бизнес эрхлэгчдийн сорилт сангийн 18 дахь удаагийн чуулганд дэлхийн 50 гаруй орны шилдэг 500 эмэгтэй удирдагчид хуран цугларсан байна. Энэхүү чуулганд анх удаа Азийн орноос оролцож байгаа органик косметикийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч учир чуулганд оролцогчид Органа брендийг онцолсон байна. Түүнчлэн Органа брендтэй хамтарч ажиллах санамж бичгийг байгуулжээ. Ялангуяа одоо ийм 100% органик, ер нь 70-80% органик зүйлүүд бол тэнд бас зарагддаггүй. Ихэнхдээ ер нь маш их ийм синтезлэгдсэн бүтээгдэхүүнүүд зарагддаг учраас ийм органик бүтээгдэхүүн бол маш сонирхол. Тэгээ манай компанитай бол хамтын ажиллагааны санамжчийг байгуулад эхний ээлжинд одоо халаал сертификат гэдэг зүйлээс л эхэлдэг юм билээ. Одоо ямар нэгэн олон улсын зах зээлд гарахад дандаа тухайн орных нь онцлогийг бид нар мэдэрсэн гэрчлэгээнүүдийг авахаас эхлэх юм билээ. Ялангуяа одоо энэ Арабын орнуудад бол халаал сертификатгүй бол ерөөсөө ямар ч бүтээгдэхүүн зарах боломжгүй тийм байт юм билээ.
Олон улсад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн гол их үүсвэрээ болгож байгааг Органа брендийн үүсгэн байгуулагч онцолж байна. Герман улсад л гэхэд жижиг дунд үйлдвэрлэл нь эдийн засгийн 99%-ийг бүрдүүлж байх жишээтэй. Тийм учраас манай улсад ч мөн жижиг дунд үйлдвэрлэлүүдэд дэмжиж дэлхийн зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байна. Анх хүнд бэлгэлэхээр зориулж бүтээсэн 100-ха бизнес болгон хөгжүүлсэн нямд оржийг үзэгч тантай уулзуулж байна. За түүний 8 жилийн хөдөлмөрийн үр шимээр 100 ч биш мянган 100 үйлдвэрлэгджээ. Энэ жижигхэн зуухыг бүтээсэн залууг Нямдарч гэдэг оюуны өмчөөр баталгаажсан бүтээлээ анх 2018 онд орон сууцнд амьдарч байгаа айл өрхөдөд зориулан хийх санаа төржээ. Тиймээс гал дахих, хүүхэд ширэглэх болон гэр орноо ариутгах зэргээр ашиглах юм байна. Хийцлийн хувьд гэр хороололд ашиглаж байгаа зуухнуудтай яг ижил материалаар хийгдсэн. Олон удаагийн туршилтаар стандарт тогтоож өгснөөр илүү найдвартай болсон гэлээ. Гэр оролт манайх амьдардаг гэж байгаад байранд орсон. Тэгэхэд нь яг байрныхын энэ дээр юу бэлгэлэх вэ гэж бодож байгаад гэрт нь байж байгаа харж байгаа 100-ыг харж байгаа дуруулгаад өгсөн байхгүй. Тэгээ яг 100 тухайн үед өгж явах хүмүүс их гайхчлээсэн л да. Нэг том байрны дотор тэр нэг өсөр тэгж ойлгоод тэгээ ингээ алхан дээрээ тавил гэсэн чинь л гайхал хөөрдөөл. Тэгээ анх хийжсэн болохоор эдрийг бодвол одоо шал өөрөөр хийчлэн. Тэгээ ерөөхдөө автит хийгээл ингээ сайжруулаад оюуны өмчрөө ингээ хамгааллаа. 4 жилийн хугацаанд чинээр ажлын байрч бий болгожээ. Тогтмол 5-аас 20 хүнийг ажилуулдаг. 100-хонд дагалдах хэрэгслээс гадна тулга үйлдвэрлэдэг юм байна. Яач галгасааж яач төлсөн ерөөсөө энэ төмөр хийв ажилтанд орж сорогдож илтгэж дуусахгүй. Энэ бодог нь бас арилахгүй. Яагаад бодог нь арилахгүй гэхээр хүний бид ерөөсөө хоргоо 900 CS хүртэл ерөөсөө ингэж төсвөрлж чадах бодог байхгүй. Өнгө алдахгүй гэсэн үг. За яг энэ 100-ыг яг 0-оос нь эхлээд яхад за нэг ерөөхдөө бол нэг 5 за бодон удаатай нийлээд нэг 6-7 цаг бол ер нь болно нэг гişг хийхэд. Тэгэхээр энийг хийхэд нэг хүн ерөөсөө хийхгүйгээр үйлдвэрлэлийн шугамар явдаг. Зориултын бодгаар будаж харцаагаан өнгөний сонголттойгоор хэрэглэгчдтэй хүргэдэг юм байна. Энэ 100-хонд гал асаахаас гадна арц, ганг зэргийг уугуулах боломжтой. Гал асаах модыг нь ч бэлтгэж худалдаалдаг гэсэн юм. Тэнгүүтээ ингээ гал хитэд байвал дээд 50 минут дааж минутад энэ гал натаа. Тэнгэрлэгээс 7-10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ. Хамт байж анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та сар шиндээ сайхан шинэлээрэй.